Манай Улаанбаатар орон сууцчлуулалт компани бол би бас хэвлэлээр төдийлөн сайн мэдээлэл өгч чадаагүй байж магадгүй. Энэ бол нэг ийм л зориулалттай компани. Иргэд компани хоёр хоорондоо харилцаад иргэд хохироод 5-10 жил байр савгүй газар энтрэ өгч гисэн ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг учраас энийг төр өөрөө тодорхой зохицуулалт хийж шаардлагатай бол хөрөн мөнгө гаргадаг, төр өөрөө оролцдог, компаниудтай хариуцлагын гэрээг хатуу хийдэг, өөрсдөө төр энийг одоо хөтөлж явъя, иргэдийн асуудлуудыг шийдье. Ахиж ийм алдаа гаргахгүй гэж энэ компаниг байгуулсан. Өмнөх гарцсан юмыг бид одоо өмнөх гарсан шийдвэр шүү дээ гэд хайж байгаа юм алга. Одоо баг багаар шийдэх гээд оролж ин. Гэхдээ хүнд компаниуд нь дампуурчихсан. Зарим компани удирдлагууд нь гадагшаа явцсан, шороо оронд орцсон ч тохиолдлууд байна. За одоо харин шинэ хэрэгжиж байгаа төслүүд дээр бид нар алдаа гарахгүй төлөө хичээж ажиллаж байна. Яг одоо сонгуул болж байгаа юм шиг л байгаа шүү дээ. Өдөр болгонд баг иргэдтэй очиж уулзж байна. Иргэд өөрсдөө нэгдэж нийлж байна, төр тэтгэж байна. Бид нар ихтгэлийн алдахгүйгээр энэ ажлуудыг цааш нь явуулна. Одоогийн байдлаар бүтээн байгуулагч барилгын компаниуд хандаж хэлгээд 5 төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах гээд бид нар зарлалцсан байна. Манай энэ вебсайт болон өдөр тутмын сонингууд дээр гарсан байгаа. Тэгэхээр энэ сонгон шалгаруулалтанд орж болно. Бид ерөөсөө тодорхой нэг зүйлийг л харна. Компани дуршлаг гэхээсээ илүү яг компани тодорхой хөрөнгө мөнгө, актив хөрөнгө нь ямар байна? Энэ ажлыг төслийг зогсоохгүй явуулж чадахгүй гэдэг дээр л гол шалгуураа тавина. Хэрвээ компаниуд зогсоогоод дундаас нь алга болох нь бид компани шууд цуцлаад дараагийн компаниудыг оруулах замаар төр өөрөө энэ төслүүдэд удирдах явна л гэсэн үг. Тэгжээж л иргэдийн асуудлыг шийдэж шүү дээ. Тийм. Маш их. Одоо бол хамгийн дээдл нь 10 жил болсон компаниуд ч байд юм шүү дээ. 10 жил түрээсийн байраар явж байгаа, хамаатан саднаараа явж байгаа, түрээсийн мөнгөний компани төлөхөө алга болцсон, айлын карман өрөөнд амьдарч байгаа. Гэр оролт байраа одоо хуучин байр ашиглалтын шаардлага анхахгүй гэж өгөөд нураацсан, төсөл нь явахаа болцсон, ингээд гэр оролт руу шилжчихсэн. Ер нь хүний амьдралын чанарыг унгааж байгаа маш олон төслүүд байгаа. Тийм, улсаас бол тийм хохироос юм байхгүй мөлий. Тэр одоо компаниуд л өөрсдөө иргэдтэй тохироод манай нийслэл батламжлждаг байсан юм бэл. Нохот байгуулалтын газрынхан бол маш их том алдаанууд хийсэн. Тэгээ нэг жишээлбэл одоо компани нэр дурдах нь хаашаа би урд нь зөндөө ярьсан учраас нэг компани дээр 4-5 том төсөл өгсөн. Нэг нь ч хийгээгүй. Тэгээ нөө төслийнхөө батламжаа орцсон ингээд зарах гай хөрөнгө оруулалт тайгаад явж байдаг. Эсвэл батламжаа зарчиг явж байдаг. Ийм олон ноцтой тохиолдлууд илэрсэн шүү дээ. Тэгээ энэ төслүүд амжилттай хэрэгсэний дараа бол тэднийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй байна л гэж би энэ хуулийнхандаа бол тогтмол хэлж байгаа. Тэгэж болохгүй. Харин одоо 5 төсөл хөтөлбөр бид нар зарлалцсан байна. Одоо Сүхбаатар дүүрэг дээр, Баянгол дүүрэг дээр, Сонгон хайрхан дүүрэг дээр гээд ингээд яг дүүрэг болгон дээр л төслүүдийг хамруулахыг хичээж байна. Удахгүй 2-7 хоногоос бид нар ахаад 10 төслийг сонгон шалгаруулалт шууд зарлана. Ингээд бид нар энэ ажлуудыг явуулна. Одоогийн байдлаар манай компани эрхчлээс толгой дид төвийн ажил руу түлхүү орно. Гэр орооллын дахин төлөвлөлт сэлб ингээд явчихж байгаа. Тийм учраас толгойт руу орно. Одоо бол бид нар энэ жилдээ юу хийж гэнэ вэхээр ашиглалтын шаардлага анхахгүй орон сууц гэж байдаг. Одоо хуучны 60-70 онд баригдсан 2-3-4 давхар дулааны алдагдaltaй. За газар хөдлөлтөнд ямар төсвөргүй. Хэрвээ газар хөдлөлт Улаанбаатар хот болох юм бол тэр байшингууд хамгийн түрүүнд нурна. Шугам сүлжээний гэмтэлтэй. За одоо амьдрах орчин бол тун таарав. Энэ барилгуудыг буулгаж шинээр барихын төслүүд л гэсэн үг л дээ. Энэ төсөл дээр манай компани бол онцгой анхаарч энэ жилдээ ашиглалтын шаардлага анхахгүй төслүүдэд эхлүүлээ. Нэг 10 гаруй төсөл явах байх. 10 гаруй төсөл гэдэг чи одоо үндсэндээ нэг 60 айлтай одоо барилгыг буулгалаа гэж бодоход нэг 200 гаруй айл, 250-аас 270 айлын орон сууц босч байгаа байхгүй. Тэгэхээр чинь дахиад яндангийн тоо бууруулна. Энэ төслөөс байгаа. Одоо энэ за Сонгон хайрхан дүүргийн 5 шарыг бүтэн шинжилж байна. 5 шар гэж одоо алдартай байдаг. Алдартай барилга байдаг. Эхнээс нь бид нар нураацсан. Одоо ингээд эх 7 хоногоос төсөл нь сонгон шалгаруулчвал тэр компани ажилдаа орно. За хүнсний 4-р дэлгүүрийн цааталт Cherry гэх супермаркет 21-22 дугаар байр гэж байдаг. За 22 дугаар байрыг нураасан. Компани алга болсон. Бид нар шүүхээр эцэслэн шийдэгдсэн учраас энэ дээр төсөл зарласан. Ер нь баг тойрог орчмыг бид нар хэвтэйхэн болгоё гэж бас ярьж байгаа. Соёл урлагийн их сургуулийн Чингэлтэй дүүргийн соёл урлагийн их сургуулийн 6 дугаар хороо 4 дугаар хороо орчим. Иргэд нь өөрсдөө хүсээд бид ийм орчинд амьдрмааргүй байна.
Сүхбаатарын талбайгаас нэг ганцхан километр хүрэхгүй газар ийм орчин байж болохгүй л гэж өөрсдөө үздэг юм билээ. Тийм учраас төр засаг үүн дээр нь дэмжлэг тусалцаа болоод манай компани бол төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Төмөр замын 25-ын андуудын гээд Баянгол дүүрэгт бас нэлээд ажлууд бий. Ер нь бүгдийг бид нээлттэй зарлаад явна. Хариуцлагатай компанийг шалгаруулад бид нар хяналтаа тавиал